Оройн төргийн эрхэм мөндөд үзэгчдээ уулын спортын гайхамшигыг үзүүлэх уулын спортыг сурталчлах зорилготой 7 TV-ийн 7 оргил төслийг уулын спортын мастер Бямсүрэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа лээ. За бид дугаар бүрээрээ Эверестээс ирж байгаа шинэ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ уулын спортынхонтой ярилцж байгаа. За энэ удаа бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаа бидний урилгыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Ахмад Уулчин, за спортын авиралтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр таны хувьд бол Ахмад Уулчин тийм ээ. Тэгэхээр уулын спортыг одоо хэдэн жил ер нь уулын спортод өөрийгөө зориулв? Анх ер нь яаж яваад уулын спортод орсон бэ? За би уг нь бол одоо Захын аймгийн Алдар хаан сум төрж өссөн. Тэгээ яг миний төрсэн газар бол Алдарт одоо Отхон тэнгэр уулын ойролцоо тухайлбал 20 гаруй километрийн зайд төрсэн. Нэгдүгээр тэр уулчин болоход нөлөөсөн баг. Хоёрдугаард би багасаа одоо спортоор хичээсэн. 6 жил спортоор хичээлээд одоо техникум дээрээд одоо уулын спортын секц гэж анх Монголд ерөөс анхудаа л секц би болж исэн. Тэр секцэнд анх орсноор уулчин болох юм одоо заммаар эхэлсэн. Тэрнээс хойш одоо 50 жил болж байна уулын спорт. Тэгээ тэр гол нөлөөлсөн асуудал юу гэхээр миний тэр төрж өссөн нутаг ус тэр Отхон тэнгэр хайрхан л байгаа болов гэж би ингэж бодож залбирч явд юм аа. За уулын спорт гэдэг маань бол ер нь одоо анх дэлхийн нийтийн хэмжээнд анх одоо ууланд авирч уулчин авирч эхлээд ер нь 300 жил болсон байдгийг. Монгол улсад нэг 67-8 жил болж байгаа юм да. 1951 онд манай 10 уулчин анх удаа 10 хүн одоо асар тайрхан уулын яриад гарснаар одоо Монголын уулын спортын анх одоо эхэлсэн суурь тавигдсан гэж ингэж үздэг. За 1955 онд Отхон тэнгэр ууланд гараад 56 онд одоо Монголын хамгийн өндөр 80 оргил Алтай таван богдод авирснаар ингээ уулын спорт ерөнхийдөө Монгол улсад жигдрийн хөгжсөн гэж ингэж одоо өндөөж байгаа юм. За намайг анх уулчин болоход ер нь тэр үед ч бас уулчин болохоор зориглох улсууд их цөөхөн байсан шиг гэж би боддгийг. Намайг анх уулчин болоход нэг 20 гаруй уулчин 30 хүрэхгүй л уулчин байсан Монголын хэмжээнд. Тэгээ би 15 6 настай хүүхэд анх уулын секцэнд ороход намайг одоо нас хүрээгүй байна. 18 нас хүрч идэрээ гэдэг. Яг тухайн үед би бол гүйлтийн санаар хичээлж исэн. Бас тодорхой хэмжээний амжилт гаргаж ирсэн учраас ер нь уулын жилчид яхад бол нэг төвөггүй санагдаад би өөрөө өргөдлөчж өгөөд ингээд л одоо уулсан. Тэрнээс хойш хагас 100 жил болж байна да. Тэгэхээр та 50 жилийн хугацаанд уулын спортоор хичээлсэн байж. Тэгэхээр энэ хугацаанд одоо ямар оргилуудад гарч ий Монголынхаа бүх оргилуудыг л дуусгасан бах гадных байгаа ах тийм ээ. Монгол их орн бол ер нь уулын орн. Бүх оргил дээр гарсан гэвэл одоо худлаа юм болно. За ер нь яг застай, мөнгө застай, мөсөн голтой бүх ууландаа бол явсан. Гадшаа бол одоо Оросын тухайн үед зөвлөлт холбоот улс гэж байхад пик одоо ялалт гэдэг оргил байна. Тэрээд явж исэн хан тэнгэргээд оргилд явж исэн байна. Явж исэн пик Ленин гэсэн ийм оргилуудад бас явж исэн 7000-аас дээш өндөр оргил л доо. Тэднээс бас одоо уулзтны жадалтын кейс орсон юм л бол байсан. За Монголоос анхудаа одоо баг тамирчид Европын оргил, Эльбрус оргилд бас бид гарч ирсэн. Гямлаа чиглэл рүү явж үзээгүй. Тий. Одоо сүүлийн үед бол маш их уулчт маань гямлаг зэрдэг болсон байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монголын уулын спортын түүхэнд уулчт маань бол одоо намайг ирэхэд нэг 20 эдийн байсан бол ер нь одоо 60 70 4-5 оноос эхлээд маш их хэрчимтэй уулчид одоо нэмэгдэж эхэлсэн. Тэр нь ямар учиртай юм бэхээр ер нь тухайн үед ууланд авирахын ач холбогдлыг хүмүүсүүд ойлгож эхэлж байсан байх нэг. Хоёрдугаар дэлхийн нийтийн чиг хандлага бол уулын спортын чиг хандлага бол их өндөрт гарч. Тэрийг бол улсууд даган дуурайх юм үйл явдал нэлээ эхэлсэн гэж ингэж би өвдөө бодож явдгийн. За тухайлбал 1980-ад оны үед энэ бентамир спортын хороод гэж байлаа. Аймгийн бентамир спорт хороод. Тэр нэг 5-6 спортын хорооны дарга ууланд явж эхлээд тэр дарганараа дагаад одоо дарга хүн
өөрөө бол ганцаараа явах юм байхгүй. Дарга нараа дагаад одоо уулын спорт тэр тухайн аймаг тухайн одоо дүүрэгтэй хөгжих юм хөгжлийн бас түүхэн гарц гарч ирсэн юм. Тухайл өмнө аймагаас Оргодл гээд спорт орон байлаа. Баян Илгээ аймагаас Бердэнбек гээд байлаа. Ховд аймагаас Молом гэж байлаа. Увс аймагаас одоо Эрдэнэсүрэн гэж байлаа. Биеийн тамирын хөдөлмөр нийгэмлэгийн дарга Батбаяр байна. Дээрээс нь замчин нийгэмлэгийн дарга Дайрема гээд ингээд одоо 6-гийн 6 спортын хорооны дарга уулчин болоод тамирчлалаа болоод ингээд ирэхээр бас хүн нэмэгдэнэ дээ. Тэгээч манай гадаад харилцаа бол 1969 оноос хойш нэлээх өргөцсөн өндөр ууланд явах харилцаа. Тэгэхээр энэ дээр би нэг тодруулаад хэлж хад ер нь уулын спорт гэдэг маань одоо бидний ойлгоцоор байсан 4 төрөл байдیں۔ Нэгдүгürt өндөр ууланд авиралт. За энэ байна одоогийн байдлаар бол ерөнхийдөө спорт чиглэл рүүгээ биш нийтийн биеийн тамир чиглэл рүүгээ бол хандчихад байгаа юм. Тийм ч учраас манай залуучууд сүүлийн үеийн залуучууд ингээд эхлээд одоо нийтийн биеийн тамир хэлбэрээр ингэж явж байсан нь гинтэн өндөрт явъя гэдээ одоо богд ууландаа ч үйд юм уу аймаг хотын ойролцоо одоо ууландаа явсаар байгаа. Тэгээ гинт өндөрт явъя гэсэн тийм сэтгэл төрөл одоо тэгэл одоо аялагчаас уул руу маш олон улс руу шилжиж байгаа байхгүй юу. Нөгөөх нь хана хаданд авирах мөсөнд авирах, мөсөн ханд авирах, нөгөөх нь ийм спорт авиралт, ийм хананд авирах, ийм энэ гурван чиглэл нь бол жинхэнэ уулын спорт болж чиглэл рүү ягаад гэвэл хэмжигдэхүүнтэй төрөл. Өндөр уулын авиралт бол хүн хүнтэйг тэмцэлгүй ш тэрээд гүгээд гарна одоо яана гэсэн асуудал биш. Тухайн одоо байгалийн бэрхшээлийг тухайн уул хадны одоо хүн бэрхшээлтэй замыг л өөрийнхөө хүч чадал оюун ухаанаар даван тулгал ийм л одоо чиглэл энэ чиглэл маань нийтийн биеийн тамир болж өөрч байгаа маа л гэсэн ийм ойлгох хэрэгтэй байна. Монголын уулчдын үндэсний холбооны нарийн бичгийн дараараас ажиллаж байсан үнэвд ер нь мэрэгжлийн уулчин мэрэгжлийн биш уулчин гэж ялгаа байдаг юм уу? Монголд ер нь мэрэгжлийн уулчныг яаж бэлтгэдэг тийм сургууль тэгэхээр энэ бас их сонин хариулт байдгийн нүнд. Мэрэгжлийн гэдэг бол ерөөсөө тэрэндээ чиглэсэн л одоо үйл ажиллагаа мэрэгжлийн сумаа мэрэгжлийн одоо бокс гэдэг нь бол тэрэндээ чиглэсэн л байх хэрэгтэй байдаг байхгүй. Зүгээр мэрэгжлийн гэдэг бол ер нь курс дадлага хийсэн, сургууль хийсэн, дипломтой дээрээс нь одоо мэрэгжлийн зэрэгтэйч байдаг юм. Ийм л одоо процессыг бид мэрэгжлийн гэж одоо ойлгодог шүү дээ. Гэтэл яг ийм чиглэлээр яасан улсууд ер нь Монголд баг байхгүй. Гэхдээ яг Монгол хүний одоо өөрийнх нь төрөлхийн чадал ген байна. Ерөнхийдөө ингээд яваад одоо секс дугуйлан хэлбэртэй юмнууд бол байсан л да. Миний үед бол шгшав хэрнээ барьж исэн. Залуу байхад. Тэр хэлбэрээр явсаар байгаад одоо маань мэтэн багш болоод сүүлийн улсуудыг бэлдээд ингээд явж байгаа. Одоо мэрэгжлийн чиглэл рүү одоо манайх бол энэ спорт авиралт, ийм ханан авиралт, мөсөн авиралт одоо хадан авиралтын бол мэрэгжлийн чиглэл рүү бас орж ирж байна л да. Тодруулж хэлбэл спорт авиралт гэдэг маань хиймэл хананд авирдаг. Энэ бол одоо 2020 оны Олимпийн наадмын спортын урлаан тэмцээний хөтөлбөрт орсон байна. Тийм учраас жинхэнэ тэн дээр одоо мэрэгжлийн тамирчин, мэрэгжлийн одоо авирагчлал одоо бас авирхан зүйтэй юм болов уу бид энэ чиглэлээр бас хүн бэлдэх арга хэмжээ яаж байгаа. Зүгээр харамсалтай нь манайд бол яг энэ чиглэлээр одоо сурч байгаа сургууль байхгүй байгаа юм. Ер нь нэг тодруулж хэлэхэд Монголын уулын спортын түүхэнд ганцхан багш хүн байдаг байхгүй юу? Ганцхан багш хүн. Тэр нь уулын спортын багш гэдэг. Тухайлбал 1962-оос 61-ээс 64 онуудад зөвлөлт холбоод улсад сурч исэн улсны Бямдурж гэдэг хүн зөвлөлт холбоод улсын одоо тэр биеийн тамир спортын хорооны дэргэд хичээлж исэн уулын спортын багшийг бэлдэх сургуульд 3 жил оройгоор сураад Монголд ганцхан үнэмлэхтэй тийм багш орж ирсэн байдаг байхгүй юу? Тэр хүн Монголд ирж анхудаа тэр одоо анхны секс одоо анхны клуб байгуулж тэгээд тэрнээс бас уул залбирлсан. Тэрнээс урд нь бол яг зөвлөлт холбоод улсын мэрэгжилтэн заадаг Монголын уулчид бол яг хэдийдээ ууланд явцсан туршлага суудсан. Тэгээд өөрөөр хэлбэл бор зүрхээрээ л явцгааж ирсэн л сууж штэ. Одоо бол одоо манай хос мэрэгжлийн улсууд бэлдэх энэ тэргүүний шаардлага байгаа. Гэхдээ манай энэ спортын миний дөрөвний хэлдэг дөрвөлийн дөрөв холбоотой
тусдаа. Тэр холбооныхоо чиглэлээр одоо гаднаас хүн урж ирэх, барих, сургалт семинар явуулах юм ажлуудыг бол зохион байгуулж байгаа л да. Гэхдээ яг одоо олон улсын шаардлагын хэмжээнд бол хараахан хүрээгүй байгаа. Цаашдаа одоо энэ өмсүүд бас нэлээд сургуу ажиллах байх л гэж одоо би Ахмад уулзны хувьд харж идэв шүү дээ. Тэр Монгол улсад одоо уулын спортын хөгжил ямар түвшинд явагдгийг яаж цаашаа боловсронгуй хөгжүүлэх арга зам байгаа вэ? Тэгэхээр миний түрүүний хэлсэн спортын чиглэлийн юмнуудыг бол яг хуу таалангуйн энэ мөсөн авиралтын энэ жил ноднон манай залуучууд бол бас нэлээд том амжилт гаргасан. Аз төв аваргаас медаль авсан, олон улсын тэмцээнээс одоо медаль авсан. Ерөнхийдөө монголчууд ч нь бол тийм ганцаардсан төрөлтөө олон төрөлтөө бас нэлээд шургуу дайч улс шүү дээ. Тэр чанараарч манай залуучууд бол бас ажгүй авирч эхэлж байгаа. Хамгийн гол нь миний тэр жимжилтэн хандаад байгаа юм энэ нөхдүүдийг сургах сургалт маань одоо үнэхээр шаардлагын хэмжээнд олон улсын өөрөөр хэлбэл олон улсын стандарт хүрэх сургалт одоо их ховор байна гэдгийг л одоо залуучуудын байнга хэлээд идэв. Одоо энэ талаараа л одоо хүнээ бэлдээ гэж. Өндөр уулын авиралтын төвшөнд бол манайх дэлхийн төвшөнд айл эрт хүрсэн. Ер нь дэлхийн нийтийн миний үзэж байгаагаар бол дэлхийн нийтийн төвшөнд өндөр уулын авиралтаар бол одоогийн Оросын холбооны улс бол одоо хинч урд нь гიშх хэрэггүй авраг уулчтай улс үстэй. Тэгээ бид бол бас Орос ах トゥ нартай зүйлийн үед харьцаа сайжирч байгаа тэр нөхдөөтэй бас зарим нэг одоо харилцаа холбоо тогтоох ийм асуудал яригдаж уулзаж учирч байгаа улсууд бий л дээ. Тэгээ эднийг бас бид төшөөл өнөөдөр бас уулын спортын хөгжил нэлээд өндөрт гарах байх л гэж бодож явдیں۔ Бид ч гэсэн бас Орос ах нараар юм заалгаж ах нартайгаа цуг одоо уулаад цуг хамт авирчээсэн. Тэдний чансаа бол одоо бас адилхан монгол хүнээс сэтгэлгээтэй. Дээхэн үеийн нэгэн нийтийн төлөө нэгийн төлөө гэдгийг уриалуулсан байсан шиг уулзт одоо баг хамт олонныхон төлөөлөгсөн сэтгэлтэй байна. Одоогийн байдлаар бол одоо тэр гямлаа ууланд багаараа яваад би энийг одоо татаад хамгаалаад явна гэсэн юм асуудал ерөөсөө байхгүй. Ерөөсөө хайчаад тэгээд ганцаараа л одоо амиа одоо зүтгэхгүй бол тэгж явах бололцооч байдгүй тэр өндөр ууланд. Түүнээс одоо нэгээ готлоод ингээд явж байгаа хүн байхгүй дээ. Тэгэл ганцаарчлсан сооло индивидуалны авиралт гэж нэрлэдэг байгаа. Тэгээ тэргээргээл тэр чиглэлээр л явж очиж байгаа. Түүнээс бол одоо тэгжээч л амжилт гаргана. Түүнээс одоо нэгээгээ хүлээгээд багаараа явна гэд ингээд одоо манай энэ ууланд явдагтай адилхан ийм байвал эрсэл гаргана, багаараа унана. Одоо Оросын Америкийн хэсэг уулчид багаараа явж иж 96 онд байна уу? 2006 онд байна багаараа явж иж аимшиг эрсдэл онсон шүү дээ. Тэгээ энэ бол яг хөө ер нь тэгээ ганцаарчлсан юмд бол монголчууд аврагал да. Тухайлбал одоо манай чинь өсгөө ирэхтэл 2005 онд анх урдлаас нь гарчаад 2006 онд хойноос нь гарсан шүү дээ. Тэр бол ховор тохиолдол. Ер нь дэлхийн нийтийн уулын түүхэнд бас их цөөхөн тохиолдол гэж ингэж. Гангаамаа гэхч одоо дэлхийн эмэгтэй дэлхийн 7/7/80 оргил долууланд нь гарна гэдэг бол Монголын түүхэнд сонин л одоо өндөр амжилтны түүх. Одоо баяр сайхан гэдэг манай эмч байна. 7000-аас 8000-аас дээш 2 оргил, зэрэгцээ 2 оргил 7 хоногийн зайтай авираад гарчихна гэж. Тийм авиралтыг бол би сонсоог юм байна. Дэлхийд баг бичих юм шиг. Дэлхийд одоо бичигдэл асуудал байх бах. Гэхдээ дэлхийн 14-80 оргилд гарсан улсууд байдаг л да. Гэхдээ цаг хугацааны хувьд бол тийм давчуу, тийм одоо хурд хүчээсээ авирдаар авирсан бид сонсоог юм байна. Тэр бол манай монгол хүний бахархал, монгол уулчдын бахархал байна гэж би ингэж бодож явж байгаа. За та усуугаарай. Тэгэхээр уулын спорт хөгжихийн хэрээр маш их бас эрсдлүүд нэмэгдэж байна. Сүүлийн үед монголчууд маань маш их ууланд алхдаг болж уулын спортоор хичээлдэг болсон байна. Гэхдээ энийгээ дагаад эрсдлүүсэд байгаа. Энэ эрсдлийг яаж тооцох ёстой юм? Энэ залуучуудад бас та хандаж Ахмад уулчууны хувьд үг хэлээч. Эрсдэл бол ерөөсөн тодорхой шалтгаанаас болдог. Нэгдүгээр цагуураас болно. Хоёрдугаар тухайн явж байгаа хүмүүсийнхаа одоо ууланд авирах ур чадвараас шалтгаална. Дадлаг сургуулиас шалтгаалдаг. Маяны үед бол одоо дадлаг сургууль хийж байгаа ингээд бидний чинь өсөн дотор явчихад уйчдаг.
өснөөс одоо мөс ухуулж ягаад тэг агуу маягтай ийм хийлгээд энэ дотор хонуулдаг ингэж зүтгүүлдэг байлаа. Одоо бол зүгээр харамсалтай нь бас манай энэ өндөр уулын холбооны нөхдүүд яг барьж болохгүй болчиход байна л да. Хитрхи олон хүн, олон холбоо, олон аялагчид гарч ирчээд үнэхээр барьж болохгүй болчиход. 2014 онд бидний Ховд аймгийн Цамгаруу оргилд чинь 200 гаруй уулчид тэнд авирж илээ шүү дээ. Тэгэхэд бол ер нь барихад хүндэл байдаг юм байна лээ. Би зүгээр нэг 100 гаруй 200-аад одоо оролдолтод тэмцсэн, удирдсан уралдаанд тэмцээнд оролцсон, өндөр уулын авиралтанд оролцсон хүн л дээ. Тэр нь юу гэхээр би энэ 50 жилийн хугацаанд уулчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг энэ сонгуульт ажлыг 30 жил хийсэн байдаг байхгүй юу. Тэгээ яг тэднийхээ дунд л ингэж явж байхад энэ нарийн ширээ юмэг бас ойлгож юутай байдаг. Тэгээ энэ эрсдлээс яаж хамгаалах уу гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед одоо манай бас зарим нэг энэ холбооны удирдлагт байгаа улсууд нэг бахан бизнесмэнүүд орцсон. Тэрийг одоо яг л жуулчны компани, тэрийг ууланд авиралдаг жуулчны компаниуд байдаг. Тэрний дагуу одоо хүмүүсүүдийг явуулаад бас менежмент хийгээд одоо тэр мөнгөний асуудал руу орж ирж байгаа байхгүй. Тэрнээс эрсдэл үүсгэж байгаа. Тэр нь одоо хичнээн олон хүн явуул тэр компани одоо ашиг орлого сайжирна ч гэдэг юм уу. Тийм зориултаар одоо 2 том аваар гаргачлаа шүү дээ. Тийм. Тэр хүн явуулаад тэнд чинь одоо стандарт ерөнхийдөө бол манай энэ уулын юунд бол стандарт байх хэрэгтэй. Хичнээн хүнд нэг дасгалжуулах ёстой юм. Хэдэн хүн нэг олсон дуяатай байж ёстой гэдэг. Уг нь дээхний үед нэг маний үед бол цөөхөн хүн явдаг учраас нэг олсон 5-аас одоо өсрээд 4-5 хүн л явдаг. Тэгээ би нэгэ хамгаалдаг. Ингээд одоо тэдээ зайд юм уу тийм налууд тийм юм хамгаална гэсэн ийм одоо зарим нь бичгтэйг хууль гэж ярьдаг. Тийм хүмүүд бол байсан л да. Тийм ч учраас одоо бидний хичээлж сүүлийн 60 гаруй жилийн 64-5 жилийн хугацаанд бол ийм эрсдэл их цөөхөн гарсан. Яг анх 61 онд нэг гарсан байдгийн. За бус нь бол яг ахын чанартай одоо ууланд явж байгаад бууж яваад усан дундсан ч байдаг юм уу. Тиймэрхүү осол эндгэл байсан л да. Сүүлийн үеийнхтэй адилхан ийм аимшиг юм бол байгаагүй. Тэр бол одоо явж элен далангүй хэлгээд одоо мөнгөний асуудалтай холбоотой улсууд олноор хийн нэгдүгээр. Хоёрдугаарт тэр улсууд чинь сэтгэлийн хөөрлөөр яваад тэрнийг гамандалж чадахгүй одоо ганц нэг хүн яваад үнэхээр одоо гамандалж. Би нэг шүтлэгтэй хүн биш. Ер нь бол манай хүмүүсүүдийн ярьж явах энэ одоо Ахмад үеийнхэн би яг тэр Отгон Тэнгэр уулын ойролтой төрсэн яг тэр нутгийн ард түмний ярих энэ төр бол бас бодвостой юм байд юм байлээ. Тайлангуун одоо манай тэр Захны Отгон сумынхан чинь цагаан уул гэж нэрлэдэг. Манай нөгөө талынх нь Богд Очрван гэж одоо Отгон Тэнгэрээр нэрлэдэг байхгүй. Тэгээ би өнгөрсөн жил бас нутгаараа явсан ингээд байхад тэрний ослын дараа бол тэр улсууд ярьж ирсэн л да. Ямарваа нэг уулан дээр гаргаад орилж гашгараад одоо ингээд байгаад шаардлага байдаг. Бидэнд ч гэсэн одоо Ахмад үеийнх бас захидаг байсан уулан дээр гараад одоо залбираад өргөх барих юм байвал өргөөл тэгэл буун ухаас. Тэгээд одоо тэр улсууд ярьж байгаагаар нь бол өөрхий настай улсууд өөрснийхөө ойлгоцоор ярьж байгаа л да. Тэр одоо цагаан уулан дээр гарч хамаагүй хашгираа тэгээд уулын савдагч гэдэг юм уу эзэнч гэдэг юм уу одоо догшгируулаад тэгээ шилгээгээд ийм одоо аюул гарлаа гэдгийг бол ярьж ирсэн л да. Тэр нь одоо шүтлгийн ч асуудал байдаг бах. Яг үнний ч асуудал байдаг. Ер нь бол өндөр ууланд явж байгаа хүн орилж шахах байдаг юм чимээгүй л явж байгаа юм. Ягаад гэвэл засны нурлаг гэдэг нь зас гэдэг чинь ийм уулан дээр тогтцсон заснууд. Инхээр хүн ингээ орилохоор одоо хүний энэ дуу резонанс гэж ярьдаг л тэр чинь ингэж очиж тэр сул засыг хөдөлгөөд тэгээд нурдаг. Одоо засны нур ингээ тав хүн бас үзсэн баг киноноор гардаг. Зүрийн одоо уулын спортын тухай нэвтрүүлэг хийж байгаа улсууд хаана тийм эрсдлийг харж л байсан баг. Тиймэрхүү эрсдэл үүсдэг. Тийм учраас бол одоо дохио зангаа бүр одоо манай үед чинь их эцтэй юм газар бол дохиотой. Одоо жав гэх юм бол ингээд дохидог, буу амар гэх юм бол ингээд дохидог, их чанга ярьдаггүй. Ийм сургуулиар л одоо бид хүмүүжижсэн. Тэгээд одоо сүүлийн үеийн залуучууд одоо олуулаа 10 хэдэн 20 хэдүүлээ яваал тэгэл одоо
тэр өрөө дээр нь гаш гаргаар тэр цас суларсан байж болцгүй тэр улсуудын яриагаар бол гэдэг санаа бол надад байгаа л да. Үнэн бидний яг götөлж исэн мөрлөж исэн тэр мөрөөр бол явсан л байдгийн. Тэгтэл одоо харамсалтай байна. 50 гаруй жил 50 жил одоо авирж байгаа үед ийм бас эндэгдэл үзээгүй би хэд хоног нойргүй онсон тэнд айгаад айхыг одоо зүрх төгшөөд юу болчих вэ яач вэ гэсэн юм сэтгэл төрсөлдөө. Тэгээ энэ асуудлыг боловч янз бүрийн ийм юутэй бэлтгэл сургуулиугүй ийм одоо хамгаалах чадваргүй ийм улсууд хамаагүй явуулж болохгүй л дээ. Явуул болох бэлтгэл сургууль би ус нарын бичгийн дарга байх үедээ хитээ ямар ууланд явах юм хэдэн хүн явах юм баг дасгалжуулагчийн багш нь хэд юм хэд хоногт явах юм гэдэг ингээд одоо мэдүүлэг аваад дараа нь тэр улсууд юугаа бичиж ирдэг. Одоо биднээс 10 явлаа 6 хүн гарлаа 4 нь гараагүй. Тэгээ энэ бол бас нэг өөр юмтай холбоотой л дээ. Тэр уулын спортын мастер гэдэг спортын мастер улсын мастер гэдэг бол тим ууланд хичнээн удаа гарсан байх хэвээр тим замаар гэсэн ийм заалттай байдаг байхгүй юу? Тэрийг биелүүлэхийн тулд тэр одоо тайланг авдаг байсан байхгүй. Тэгээ сүүлийн үед тийм нарийн ширээ юм байхгүй. Хяналтгүйгээс л одоо ийм юутай болчиход байна л доо. Тэгтээ бол энд нэг спорт уулын спортын хөгжлийн хавьд нэг одоо сайхан байв. Одоо манай үед бол одоо уулын спортын хэрэгэл материал гэж юусэн юм байхгүй. Уулын спорт гэдэг маань ер нь маш их хэрэгэл материалтай юм шүү. Одоо та нар маш их зардал гарна, маш их хэрэгэл материал идэж уух юм аа, өмс зүүх юм аа. Дээрээс нь одоо майхан саваа, тэр хоол боловсруулах тагоо шанах ингээл бүх юм аа үүрч авч байгаа юм шүү дээ. Нэг баг тамирчид явлаа. Одоо бол харин харьцангуйгаар одоо тэр хувц сонор бол үнэхээр гоё. Манай үед бол бен тамирын ороонд нэг хэдэн гутал байсан. Тэрнийг тэгэл даргаар зохиолол өмсөөл явна, буцааж авчирж өгөн дослон хүлээлгэж өгдөг. Бен тамирын хувцсан бас одоо тийм үеийг л туулсан. Гэхдээ бидэнд муу юм болоогүй. Ер нь одоо хувц сонорын хэрэгэл материалын хувьд бол хөгжил бол үнэхээр одоо дэлхийн дэвшинд хүрсэн. Манай одоо гамлаймлаад явж байгаа залуучууд чинь одоо тэр өндрийн гутлалг, намын гутлалг нь хичнээн чим орж байгаа. Монголч гэсэн одоо тэр дэлгүүрт ороод ирсэн мэт харьцангуйгаар жоо хүнтэй л байгаа болохоос тэгсэн байлээ. За тэгэхээр бид уулын спортын гайхамшигыг үзүүлэх зорилготой за мөн уулын спортыг сурчлах зорилготой 7 TV 7 эргэл төслийг хэрэгжүүлж байгаа. За Эверестийн ноён оргилыг зориод байгаа Бямсүрэнгийн хувьд бидэнд байнга шинэ мэдээллийг ирүүлсээр байгаа. За эх 7 хоногт бол уул одоо ноён ориглоо эзлэхээр ер нь бол явж байгаа. Тэгэхээр скен сурчлагын дараа эргээд шинэ мэдээлэлтэй болцъё. За тэгэхээр бид нар саяхан одоо хэдхэн минутын өмнө уулын спортын мастер Бямсүрэнтэй холбогдсон байгаа. За Бямсүрэн уулчны хувьд бол яг үндсэн отох дээр өнөөдөр байрлаад маргааш өглөө эрт одоо 1 2 3 дугаар отог руу гарахаар одоо бидэнд мэдээллийг ирүүлсэн. За тэрээр бол одоо байнгын биднэрт мэдээлэл ирүүлж байгаа. Гэхдээ интернетийн хурдаас болоод биднэрт төрс бичлэг бол сүүлийн үед ирүүлж чадсангүй. Тэгээ өнөөдөр бид нар утсаар холбогдож мэдээлэл авсан байгаа. За тэр утсаар ирсэн мэдээллийг үзэгчдэд хүргэе. 11-ний өгт өөрөө идэж 10-аас 11 шид гişэн өгтөө 3 цагт. За. Үгүй отгоос хөтлөөд 2 дугаар отогт очихъя. Тэндээ нэг хоноод тэндээ нэг хоног хончоод аргаас нь аваад 12 гэсэн. За. 12-нд 3 дугаар отогт очиж хоноо. За. 3 дугаар отогт одоо нэг 2 дугаар шүтээ. За тэгээд тэндээ нэг хончоод маргааш өглөө 13-ны өглөө 4 дугаар отог явна. За. За 4 дугаар отогт үдээс хойш очих болов. Тэгээд шүн одоо 12-аас 1-ийн хооронд өөрөлд 13-аас 14 жил гişэн гэсэн үг шүү дээ. Аха. Оргийн авиралт. За. За тэгээд тэр оргийн авиралт одоо 14-нд төлөвлөж байгаа боловч яг амьдралдаа юу болох гэж хэлж мэдэхгүй. Аха. Өөрөлд хоошиж магадгүй гэсэн үг.
бүх юм сайхан байх юм бол 14-өөс өглөө 7 цаг 8 цаг орчинд орил дээр гарнаа гэсэн үг. Хэрэг тэр чадахгүй бол 1 хоног 2 хоногор хойшлмаа гэсэн үг. За 14-өөс 18-ны хооронд цагаагаар их тогтун сайхан байх юм байна. Цагаараа мэдээ удаа хийж өгсөн байж байгаа. Окей. Тэр яг л одоо юу гэдэгтэй болчиход байна. Тэгээ манайч одоо 20 авирагчтай шүү дээ. Аха. 20 авирагч 2 байсаа. За. Өөрийн групп болгож хуваагдсан. За тэгээ группт нь би орсон байгаа. Хэдүүлээ явж байгаа юм? Нэг групптэй. Би групп болохоор 2 хоногийн дараа хөдөлсөн. Биднээс 2 хоногийн дараа явна гэсэн үг. За ойлголоо. Би араас. Ойлголоо. За таны биеийн байдал одоогоор ямар байна? Жоо анхаарч. Ер нь зам нь хэр вэ? Одоогоор ямар шуухан нөхцөл байдалтай байна? Урьдчилан шатаас шаттай. Осоо бүгдийн урьдчилан хийсэн байгаа. Замбол асуудалгүй. За бамби. Чадахгүй юу гэдэг чинь асуудал байгаа. Ойлгосоо. Сэтгэл санаа биелэн үү? Оргил гарах. Тэрсэн бэлээ. Одоо энэ зөндөө удлаа штэ. Бараг цаг боллоо. Басалт гайгуусаа ихсэн гэж бодож байгаа. Ойролцоогоор нийтдээ хэдэн авирах юм шиг нь ойролцоогоор. Тэгээ одоо Непалаас хэд 2 орчим компани байгаа. Өндөр уулын авиралтын үйлчлэл үзүүлдэг гэсэн үг штэ. Аха. Манай компани хэд 20 хүнтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд өөр гадаадын компаниудаас байгаа. За яг 385 хүн гэж сонссон. За баяртай. За бамби амжилт. За тэгэхээр Бамби маань биднэрт ийм мэдээллийг ирүүлсэн байгаа. Таны хувьд бас бямсрын уулчинтай мэдээж холбоотой байдаг баг. Тэгэхээр бямсрын уулчинтай амжилт хүсэхгүй юу? За ер нь бол манай залуучууд ер нь энэ Гямлаа Эверестийн болон 8000-аас дээш оргил руу тэмүүлж гин гэдэг бол Монголын өндөр тавирагчдын одоо амжилт улам ахицэн л гэсэн үг. За Бямсрынгийн хувьд бол одоо 2010-ад онд эхэлсэн. Аялагч байсан. Тэгээд одоо бол ер нь аялагч байж байгаад өндөрт явсан. Нэг өөрөөр хэлбэл оройхон гараад ширүүхэн дарж байгаа. Ийм уулчин чадaltaй одоо Африк төв, Европ төв, Америк төвийн оргилуудад амжилттай авирсан. Ийм уулчин. За Бямсрынгийн хувьд бол өнөөдөр тэнгэр хангаа одоо ивэж чадах юм бол ямар ч байсан Гямлаа орой дээр зогсож явах юм чадaltaй одоо чадал ингээтэй сайн уулчин дуршлагын хувьд ч гэсэн бас тодорхой хэмжээний дуршлаг хөрөмтлүүлсэн ийм уулчин байгаа. Ингээд одоо Бямсранд улаан оргилдоор амжилттай гараад эрүүл ингээ сайхан одоо амжилттай гарч ирж мантайгаан учран золохын эрүүл тавья да. За танд маш их баярлалаа. Тэгэхээр бидний нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ уулын спортын гайхамшигыг үзүүлэхийн зэрэгцээ уулын спортын эрсдэл, за уулын спорт гэж ямар зүйл байдгийг тухай бид нэр үзүүлэх зорилготой 7 TV-ийн 7 оргил төслийг уулын спортын мастер Бямсрынтай хамтран хэрэгжүүлж байгаа. За манай төслийн хамтрагч Бямср маань Эверестийн ноён оргилыг зориод байгаа. За одоо удахгүй бид Эверестийн ноён оргилд гарчлаа гэсэн сайхан мэдээтэй хамтдаа уулзгах. Тэгээд эргээ чин мэдээлэлтэй уулзцгаая. Баяртай үзэгчтэй.